сайн байцгаана уу? Энэ удааныхан бичлэгээр Чингис хаанаас ховлоо хүртэх 100 хүний товс намтар гэсэн Монгол хаадын товс намтрыг өвгөн бичсэн энэ сайхан ном байж байгаа. Тэгвэл бид түүхэн ойлгох хэрэгтэй, түүхэн мэдэх хэрэгтэй. Тэгвэл юуны ураг Монгол хаадыгаа мэдэх хэрэгтэй. Энэ ном байхлаар Монгол хаадын товс намтрыг өвгөн охорхон бичсэн. Тэгвэл уншлаа гэхэд ойлгох хамгийн сайхан ном байж байгаа. Та нар минь авч үзээрэй. Тэгвэл доор энэ номон дотроос Бэлгүүдээ гэсэн хэсгийг сонгоод та нарт уншиж өгье. Бэлгүүдээ Эсхий Баатрын татвар хатан Сучаалаас 2 хүүхэн төржээ. Нэг нь Бөхтөр, нөгөө нь Дарай Бэлгүүдээ мөн. Бөхтөр Бэлгүүдээ хоёул Чингис хааны дүү болно. Бөхтөр Багдад Төмөөжин хасарт алгажээ. Бэлгүүдээ хархан багасаа харавлага намлагд мөргшиж эрийн жирэгд хөрмөгч эрэлхэг занжин болжээ. Бэлгүүдээ баг залуу наснаас ах Төмөөжнийг дагаж өмнөөс дээлж умраас байлдан цусан гавья байгуулжээ. 1177 онд Төмөөжин 8 сар гахтаан дээрэн дуглагдсан байна. Тэр дүү Бэлгүүдээгийн огтор хонгор морийг унаад дээрнийг нэхэж явсан билээ. Ингээд Нахуу баяны хөвгүүн Боорчийн хавсалгаар 8 сар гахтаан ойж авч хийрэв. 1178 онд Төмөөжин бүр дүүжнийг хоромлон авчирхаар Хунграар аймагт очиход Бэлгүүдээ бараа болж иржээ. Бүрдийг буулгаж хамт зам явцахтан Төмөөжин Бэлгүүдээг арлууд авахтнаа Нахуу баяны гэрт илгээж Боорчийг урьж авчирв. Морин жил Чингис хаан Гэрээдийн Ван хаан тойруутай холуулахаар очиход Бэлгүүдээ хасар хоёул бараа болж оцсон билээ. Чингис хаан хүчирхэг Гэрээдийг мөхөөгөөд чирэг морон түр амруулсан байна. 1204 оны хавар тэр Төмөнхөр гэдэг газар их ав тавьж байхад Онгод аймагаас элч ирж 8-ны Даян хаан Онгод аймагтай холбоолон Монгол аймгийн дайрах хуулдах хийж байхыг мэдүүлв. Чингис хаан авийн талбардаан өрлөг нартайхан хуралдаж 8-ыг хэрхэн аргачаа тухай зөвдөлжжээ. Өрлөг нарын олонх нь хаврын улралд агт туранхай тул намрын улралд чирэгдэх санал дурсан байна. Гэтэл Бэлгүүдээ ба очихны хоёулын энийг саналыг нь өс жившөөрн тус тусын сандаа дурджээ. Бэлгүүдээ хэлсэн нь амьд яваа байтлаа алтан хоромсгон адваас уу амьдсан хэрэг юм. Сайн өр өхөөс ч цаадаг номон лугааган салшгүй оршуулах болов. Хартан 8-на ноёд хараа нутхан өргөн гэмэн харж иргдэн олон гэмэн хамаг их үгийг өглөн ажгуу. Бардан бүгд дайсныг бачам дайран одваас уу бид багаж хорыг ануу авахар бэрх болсон. Одч бид довдлбаас уу олон адууд ануу хурааж урт хөр нь олжилж омогт чирэг нь тутаалгүй ор мөргүй устгах ажгуу. Ашигт жавшааныг алдаж өнгөрөөлгүй автас түргэн морилдохвэ гэжээ. Очихнээ сануулгын Бэлгүүдээтэй үндсэндээ адил байв. Чингис хаан эднүүсийн зөв бөгөөд оновчтой сануулгыг бүрэмсэн зөвшөөрөөд их чирэг дайчин 8 зүг мордожээ. Ингээд хүчирхэгтэн ирэмшиж санамширгүй менчүүрэн сууж байсан Даян хаан эцэстэн Чингис хааны гэнтийн дайралтад мөхөөгдөв. Бэлгүүдэн олсон өмч хов гэвэл 1500 иргэн жич хөрлөн мөрөн ба онон мөрний хоорондох орон болон түүнээ өрсүүд нь аваг ахнаар 2 аймагаас дээдэс болжээ. Монгол түүхэн ойлгоё гэсээр энэ номыг авч үзээрэй. Монгол хаадынхан товс намтрыг их өвгөнөр ойлгож дийлэн баярлалаа.